2022 оны намрын тэргуун сарын шинийн 5-ны дашнимтай бэлэг сайн өдөр цогт хунтаажийн талбай зүг бүрээс баяр хөөр догдлол дүрэн цогдож байгаа энэ ангийнхан бол тэртех 1972 онд Булган аймгийн Петр Ипимов шитгэхний нэрмжид 10 жилийн сургуулийг төгссөн 10А 10Б ангийнхан хагас 100 жилийн дараах дурсамж уулзалтанд ирж байгаа нь энэ үлээ. Санчигнээс борлох тутам санаад байна та нарын духны үршлээ нэмэгдэх бүр дурсаад байна хүүхэд насаа магтаал зэмлэл альндаж манай анги гэж уулгадаг хин нэгнтэйгэн хаяа таархаараа хинцэн насны дурсамж сэргэдэг. Учир нь золхон ерөөл бүрцэн нарлаг сайхан өдөр насан туршийн дурсамжаа сэргээх 50 жилийн он нэг ангийнхан дурсамж уулзалтын үйл ажиллагаа ийхүү эхэлж байна. Энэхүү сайхан талбай дээр хүрэлцэн ирсэн эрхэм төгсөгчид та бүгдийнхээ өглөөний амар амгалан айлтгая. Тэртег 1972 оны төгсөгчид эдүгээ 50 жилийн дараа эргэж үүрэндээ цугларсан байна. Тэгээ та бүхэндээ эрүүл их жаргал хамгийн сайн сайхан бүгдийг хүсэн өрөөё. Анхдагч алдартлууд ууган авьяатуудын мөргийн нутгийн 10 жилийн сургуулийг 50 жилийн өмнө төгссөн сайхан буурлууд маань өнөөдөр дамжиг өрн ургасан, хийсэн бүтээснээ төрдөө өнлүүлсэн, хийдгээ хийцэн ийм сайхан буурлууд одоо эргээд цуглаж байгаа нь үнээр гайхалтай гайхамшигтай байна. Ингээд та бүхэндээ дахин 50 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. За ингээд та бүгдийнхээ ингэрийг харуул бүгдээрээ одоо ингэр дүүрэн одон тэмдэгтэй үнэхээр л одоо төрийн түшээд төрдөө хөдөлмөрөө өнлүүлсэн салбарын тэргүүлүүд энд байгаа нь гайхалтай сайхан харагдаж байна. Ингээд нээлтийн үгийг хэлнүү хэмээн мөнгөр эмчигээ та бүгдийн өмнө хэлтгэвэрье. Дахиад давташгүй цаг хугацааг хамтдаа өнгөрүүлэхээр жолоо тавилгүй ирсэн ангийн андууд багш хүргэн бэрүү та нартаа дүүрэн баяртай өглөөний мэндийг хүргье. Хүүхэд насны инээ цалгсан эрдмийн их өргөөнөөс сүү өнөртүүлсэн ял хонгорхон охид хүүгүүд хөөр дүүрэн сэтгэлээр аав ээжээрээ өгдүүлэн эрдмийн оргилд жигүүрлсэн тэртээ 1972 оноос хойш 50 жил өнгөрчээ. Энэ хугацаа бол бидний амьдралын хийж бүтээх оргил үе байлаа. 10 жилийн сургуулаа төгсөж төрөл бүрийн мэргэжлэр эх орныхоо хөгжил дэвшилд өнөө хүртэл өөрсдийн хувь нэмрээ оруулсаар явна. Бидний дундаа салбар салбарын тэргүүн ардын эмч шинжлэх ухааны академич доктор, ихтэй сургуулийн эрдэмтэн багш нар, инженер, эдийн засаг, санхүүч, эмч, соёлогч, нэрт бизнесмен, эх орны эрэлхийг дайчин хурандаанууд, цэргийн дарга, алдарт ээжүүд, малчин тариаланч, спортын алдарт төрөн гарсан алдар цуутай сургууль ачид багш аав ээж халамж таны минь амшиг хишиг билээ. Сургуулаа төгс хагас зууны уулзалтаа хийж байгаа та бүхэн болон номын цагаан буйнаа хайрсан бидний амьдралын минь замд хөтлөж оруулсан хариу нэгтгүй өглөгч ачтан багш нартаа баярлаа. Багштаа мөргөё. Хонгор багийн найзуудаа хараад сэтгэл минь дүүрч магнай тэнийн бодол минь ханаж зүрх баярлав. Догдон нулимс залгигдан догтлсон сэтгэл задарч цалгисан инээд бэлгэж цангилсан дунд уярлаа. Хүүхэд насны цоо найзууд маань хүндэтгэл тэнгэр
Наснууд болсон ч намбын хоймор тухлаад нандин дурсамжаа мөнхөрцгөөе. Намрын ихэнх сарын шинийн 5-ны нар ээсэн дашнамтай хүчин төгсөх баян гахаа өдөр төрсөн нутаг төрлөх сургуулаа шахшин магтаж бахархаар ирсэн андууд хөргөн бэрүүдтэй баярлалаа. Сэтгэл төвшин итгэл дүүрэн энх тунх эрүүл саруул сайхан байж эргэн уулзахын ерөөл дэвшүүлж нэг ангийнхан уулзалтаа нээе. Баярлалаа. За ингээд аа үсэг хамсарч 10-ын тоо зэрэг сурсан зүггүйхэн багийн хідэн нөхөд минь зүрх сэтгэл дандаа хөвгөд хэвээр явнаа гэж ангийн охид хөвгүүдийн цугласан байгаа. Тэгээд нийт охид хөвгүүдэд дахин 50 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Тэгээд та бүхний сурагч насны гэгэн хүсэл мөрөөдлийг эргэн сануулах үднэс 10 жил минь баяртай гэмээр сайхан дуугаар медаль өргөн барья. За бүгдээрээ хамтдаа дуулцгаая. Шигүүдийг хямар сэргээс нь нөхөд гэж байдаг нарийн хөгжөөнтэй хаяхан уулзахад нартын амьдрал уужраад ирдэг гэсэн байдгийг насан туршдаа нэг ангийнхан насан туршдаа найзууд яваа та бүхэндээ дахин 50 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. За намайг Давдөржийн Мөнхбаяр гэдгийг 1954 онд Булган аймгийн Сэлэн сумын Арал гэдэг газар төрсөн хөө. 10 дугаар анги Булган аймгийнхаа 1-р 10 жилд Гавьяат багш Тавгсран багшийнхаа удирдлагаар төгсөж байлаа. Бид нарыг 8-9-р ангид авч ирсэн багш маань Цэрэнпэл багш маань байгаа Гавьяат багш. Ингээд Гавьяат багшаар л хичээлээ заалгаж удирдуулж ингэж явлаа да. 1972 оны төгсөлд 21 дахь төгсөлд. За би тэд одоо 72 он төгсөөд өнөөдөр 50 жил болж байна. Тэгээд ангийнхантайгаа 50 жилийн ойн уулзалтанд оролцохоор ирчээд байж байгаа шүү. Тий. Ангийнхандаа багштаа одоо баярл талархаж явдгаа хэлье. За нэлийн удаа нэлийн их хүсэж хүлээсэн шүү. Манай ангийнхан чи ер нь их хамтаж нийцэж хамт олон байгаа юм. Тий, 2 анги хоёулаа. 40 оны уулзалтаа Улаанбаатар хотод тэрэлж амралтын газар хийж илээ. Тэгээд тэнд 2 анги маань нийлээд 1 анги болсон. Хайртай ангийнхандаа багштаа эрүүл энх урт удаан наслахыг өрөөё. Ад жаргалтай сайхан уулзалтууд одоо улам ойрхон болж олон дахин уулзгаахаа гэж бодож байна.
За тэгэхээр өнөөдөр ангийн уулзалтын ой болж байна. Тэгэхээр 50 жилийн уулзалт гэдэг бол одоо их хугацаа. Тэгэхээр бүтэн хагас 100 жилийн уулзалтаа одоо хийж байгаа ангийнхандаа сайхан сэтгэлийн үгээ олцгоо та. Тэглгүй яг хамгийн сайхан үе байна. Тэр нь үгээр хэлхийн аргагүй. Тийм л гоё мөч. 10 дугаарыг төгсөөд 50 жил болсон байна. Сэтгэл хөдлөж байгаа. Энэ залуу гэдэг нэг ширийн хоёр. Нэг ширийн хоёр юм уу? За нэг ширийн нэг үү? За бид нар тэгээд адилхан юм ярина да. Ер нь бүгдээрээ адилхан юм ярина. Бид хоёр тийм нэг тийм сахилахгүй маглахгүй байгаагүй. Нэг адал явдал их багтаа. Хоёулаа хамгийн жижиг биетэй. За. Тиймэрхүү. Ер нь жоохон ангийнхаа томуудаас жоохон айдаг, бэрэгдэг тий. Бас амиа бодоод хайртай. Хүнийг өдөхгүй. Өгдөгөө сайхан тохироод найслаад ингээд өнөөдөр ингээд таны дараа 50 жил болсон байна. За. Сайхан байна. Сайхан байна. За та хаана жил үеж амьдарч байна? За би энэ шүтист багш хийж байгаа дэдгүүртээ гараад 7 жил болж байна. Тэгээ одоо хотод гэртээ сууж байна. Тий. Тиймэрхүү байдалтай байна. За сайхан нас нэмж залууж нэс та одоо энэ. Одоо очиод тэр нэг 3 жилээр ямар ч залууч. Залуучхаа байхад 3 жил амьдрах байх гэж бодож байна да. Миний шүдүрх хаах л гэж бодоод байгаа. За тэгэхээр математикийн бол одоо манай Булган аймагаас одоо мундаг алдартай хүмүүс байдаг шүү дээ. Одоо анхны бүрэг медалийг олимпиадаас авч ирсэн хүн бол олон улсаас авч ирсэн бол мижидэрж гэж хүн байгаа шүү дээ. Тань. Булганыхан бол их тооны тал мундаг хүмүүс. Энэ талаар та ярих. Тэр үйл одоо манай багш нар л дээр ахмад үеийн сайн математикчтайгаа ярьж бидний өөрийнхөө тэр хичээлд сонирхолтой болгоод татаж тэгээд бас хоршоор хөдөлгөж тэгээд би 10 жил төгтөө математик хичээлийг сонирхолтой байсан. Тэгээ хүснээрээ одоо тэр үеийн ардсан герман улсад математикийн сургууль төгссөн. Тэгээд тэрнийхээ хүчээр дэвтүүрийнхээ насныгаа суугаад байж энэ. Тэгээ гавьяа шилтэй юм байхгүй. Тэгээ математикийн ер нь амьдралаар бараг тааруу явдаг шүү дээ. Үндийг хэлэхэд. Тэгээ тоогоо уцааргаад харна. Мэдхгүй юм. Илүү дотоо сайхан жаргалтай маргалтай биш нэг сайн мэдхгүй тэгэл. Жаахан тэр талдаа хоцрогдсон тийм улсууд байдаг шүү дээ математик гэж. Гэтэ эн чинь олон сайхан шавнар төрүүлээлгүй. Та хоёр нь одоо их сургууль багшлаад хичнээн шав төрүүлв. За би ер нь тоолоогүй. Нэг ангийн 30-аар бодъё те. Тэгээ нэг үлэрдэг 8-д орно гэж бодъё те. Тэгээд хоёр нэг жил 500 юм болоо та те. Тэгээ ажилласан жилиг 500-аар үржүүлэхээр нэлээд хэдийн болох байна. Мундаг болох юм. Тийм л болох юм байна. Тийм байна. За тэгээ сургууль төгсөөс найзтайгаа хэр хандалж яваа та хоёр маань? Ер нь салаагүй шүү. Бид өөр нь салаагүй хамгийн олон уулздаг бид хоёр баг. Олон уулздаг. Тий хамгийн. Энэ Эрдэнэс очино. За. Тэгээд очихдаа надтай уулзлаггүй бусдаг гэж байхгүй. Тэгээд үрдмэл тодорхой шүү дээ. Тиймэрхүү л явж ирлээ те. За найзаа хэр өгөөл санддаг уу ер нь бол? Дуршилгүй байх өдөр болгон шохог худлаа ирээд яг уу. Хаяа устдаг юм ингээд гараад ирлээ. Одоо яг л гараад. 1972 онд бид нэр 1-р 10 жил төгссөн. Тэрнээс хойш 50 жил боллоо. Бид нэр яг 5 жил тутамд уулздаг боловч одоо өнөөдрийг шиг ингэ сайхан олуулан ийм сайхан цаг агаарын байдалтай өдөр уулзж байгаагүй маш сэтгэл маш өндөр байна. Тэгээ их баярлж байна. Уулзах зохион байгуулсан одоо Мягмар Дэмбэрэлд орж мэржтэй бол маш их баярлж байна тий. Тэгээд ийм сайхан улсуудыг авчираад ингээд яриулаад зураг хөрг авахуулаад сайхан төрлөх нутагта сургуулийнхаа энд ингээд болж байгаад их баяртай байгаа. Яваад нь Эрдэнэтэд уулзъя гэж яг би бас санаачлаг гаргасан. Орон нутгтаа яая. Улс амьтан бас зарим нь чадахгүй бас янз янзын улсууд байгаа учраас энийг бодцод орон нутгтаа яасан дээр баха. Нас одоо ингээд бас нэлээ явуулчлаа. Тийм учраас тгий гэсэн юм санаачлаг гаргаад уулзж байгаа. Их сайхан байна. За миний хувьд бол яг эдийн зэрэгтээ 25 жил болоод тэтгэвртээ гарсан үндсэн мэргэжил бол нэгтлэн бодох мэргэжилтэй. Тий өмнө говийн отроод тэгээ булганы тишгийн эдийн зэргийн анги байгуулагдахад анх очиж ажиллаж байсан. Тэгээд сүүлд нь эдийн зэргийн штабт ажиллаж байгаад ингээд тэтгэвртээ гараад бас 20 хэдэн жил болчихж байгаа. Тий. Тэгээ ангийнхантайгаа яг 5 жил болоод уулздаг юм л да. Их сайхан байна. Энэний өмнөх 5 жилд цөөхөн уулзсан. Яг миний төрөлх суманд очиж уулзсан байгаа бид нар зохион байгуулж ирсэн. Яг цөөвтрэн уулзсан ч сайхан болсон. Тэгээ өнөөдрийг бол маш сайхан дурсамжтай байна. Их баярлалаа та нартай. Би ингээд энэ 72 онд төгссөн одоо нэг ёсны шавинар маань би тэгэд бас багшилж байсан. Тэгээ миний одоо нөгөө ханы минь анги. Тэгээ эдгээр ч одоо 2 анги нийлээд байгаа. А Б 2. Тэгээ одоо юугаа ханаа төлөөлөөд би ингээд эднийхэнд ирдгийг багшаар. Тэгээ багш нэгээр. Тэгээ өнөөдөр одоо маш их гоё баяртай байна. Сайхан өдөр байна. Тэгээд энэ ангийн шавин нартайгаа уулзаад маш их сэтгэл хөдлөж
их баярлаж байна. Тий. Одоо хамт хөдөлсөн байх шүү дээ ер нь бүгдээрээ. Харин тий. Яг би дөнгөж сургууль төгсөж ирээд л байж хахад энэ хэд 10 дугаар ангид байсан улсууд. Тэгээд яг би ч бас ах л да эднэрээс 7 ах. Тийм ээ. Тэгээд яг багш л гээд ингээд багш л байсан учраас тий учраас тэгээ багш л гээд тэгээ ханаа төлөөлөөд ингээд эднэр чинь намайг ханы минь оронд ангийн багш гэж явуудгийг. Ямар сайхан. Тэгээ өргөдөөд сая бас би өөрийнхөө ангийн одоо төгсөлтөөгөө одоо охид төвгүүд гэж ярьдаг юм да. Одоогоор бол яг эмгэн өвгдүүд ч гэх юм уу те. Тэгээд буулзаад өчтөр ирлээ багш нь. Тэгээ өнөөдөр энэ шав нартай ингэж урагдаад ингэж маш их сэтгэл өндөр сайхан байна. Тэгээ энэ анги мөрийг онцлогтой юм байна шүү дээ. Одоо хоёр том гавьяат багшаар одоо хичээл заалгаж ангиа өдөрдүүлж ясан. Сэрэмбэл багш байна. Таны хань одоо лавсран багш байна тийм ээ. Энийг сайхан хувь заяа маа. Тийм ээ. Энэ бол их сайхан хувь заяа. Тэгээ энэ анги бол маш сайхан сурлагатай ийм мундаг одоо хүүхдүүдтэй анги байсан. Миний өвгөн бол маш их бахархаж байсан энэ хэд дээр. Дандаа ярьдаг, дандаа дурсдаг. Тэгээ энэ дотор ч одоо бас эрдэмтэм, мэргэд, гавьяат багш, лавгсран одоо гээд доктор, одоо профессор ийм улсууд ер нь бүгдээрээ дандаа гоё сургууль төгссөн цолтой ийм сайхан хүүхдүүд байгаа. Тэгээ эдгээртэй ингээд мөр зэрэгцээд ингээд явж байгаа да. Туйлын их баяртай маш их сэтгэл хөдлөж байна. За баярлалаа уртудаа наслаарай. За энэ хүүхдүүдэд тэгээд эрүүлэн сайн сайхныг хүсье. Урт наслж удаан жаргаарай гэж өрөөе. 50 жилийн тэртээ хэдийгээр 10 бэ гэсэн хоёр анги төгссөн боловч он цагийн уртад бисээ гэсэн сэтгэл нь улам ойртон дотносож сэтгэл зүрх нь нэгцээр жаргал зовлонгоо хамтаа хуваалцсан нэгэн ангийнхан болсон сайхан түүхтэй хамт олд юм аа. Ардын боловсролын тэргүүний ажилтан Монгол Улсын зөвлөх багш Хими хэмээх яндангийн дарсран Монгол Улсын гавьяатагч Сүрэнгийн Цэрэнбэл олон жил захирлаар ажилласан Монгол Улсын гавьяатагч Гомбодоржийн лавсарнаар анги удирдсан багш нэжээ. Өнөөдөр шавнар нь эзэмсэн мэргэжил эрхэлсэн ажилдаа эзэн болж сайн сайхан амьдарч яваагаан гэрэл эрдэм төлтөж ажил амьдралын алтан шар зам чиглүүлсэн сургууль багш нэрэмнаач гавьяа хэмээн дурсан багтан зүүн хэрэг юм аа. Олон сайн эмч нар, инженер эдийн засагчид, хурандаа цэргийн цоолтнууд, эрдэмтэн багш нар гээд төр засагтай хөтөлбөрөө өнлөөсөн салбарын тэргүүнүүд энэ л ангийнхан байгаад бахархгүй байхын аргагүй. Ардын эмч ирүүлэг хамгаалсан гавьяат ажилтан Цэрэнхүүгийн лавсран бөөрийн хэмээн алдарсан эмч хорлоо докторон хамт олон нь бахархан ярих дуртай билээ. Монгол Улсын төрийн сойрхол хөгжмийн зохиолч Сэдийшийн шин зэрэг гэдэг хүнтэй би Булган сумын одоо баг сургуульд хамт сурч байлаа. Манай доотлаа ингээд. Одоо Цэндэвш гэж багш байсан монгол хэлний тэрний төрсөн дүү шүү дээ энэ чинь. За их сайхан дуулдаг, маш сайхан дуулдаг хүү байсан. Тэр баг ангиас их дуулдаг байсан. За одоо гайхууд ярил чин зэрэг үтер баг сургуулийн шинэ жилийн концертанд хоёулаа одоо Хөдөлмөрийн Баатар Даваажив агсны дүрийг гаргахад хоёулаа гоцолд дуулж өдр би ч бас жахан дуучин байсан шүү. За гайхуулж. За тэгээ өөрийгөө бас юу гэдэг. За тэгээд энэ хүнийг одоо хөгжмийн замд анх хөтлж оруулсан хүн бол дуу хөгжмийн багш 10 жилийн жаргал гэдэг багш. Энэ хүн анх одоо энийг хөтлж оруулсан. За ингээд сургуулийн хөгжмөнд явдаг байсан. Ингээд 8 дугаар ангиа төгсөөд багшийн сургуулийн хөгжмийн ангид очиод за тэгээд тэрнээс хойш л одоо Мандан Бадрах юм да орсон хүндээ Свердловскд хөгжмийн дээд сургууль төгссөн зохиолч хөгжмийн зохиолч ийм одоо алдартай булганы байтугай Монголын ард түмний дуулдаг ардын дуу шиг болсон ийм олон дуунуудыг зохиосон ийм алдартай хөө. Цэнзэрх битэр одоо их төсөө хөгтүүдээ би та цэнзэргийн хөргөн хүн юм аа. Та битэр бол Булган аймгийн Могот сумын 1-р ориг гэдэг нутаг хөврийн голын дуутын хөтлөг гэдэг таван дээр манай Цэнзэрх төссөн. Төрсөн үеийг нь хойдоо одоо дуут зохио гэж би. Тэгээд ээж нь бол манай одоо хадмаа өмнө төрсөн өвчтөн байсан. Тэгэхээр хоёулахна одоо манай амгалан гэлээр тэнд өвчгээд ээж нь одоо том өвчтөн 80 гаруй гарт ирэх хувьж байгаа юм байна. Тэгээд Цэнзэр бол одоо олон сайхан дуу хийсэн. Сайн амгалан хэлдэ. Тэр дотроос Цэнзэрс хоёулаар өвчин цангар хангаа, зүүдний говь, гих мэт дуугаараа тэрний төрхөл 96 онд авсан.
Тэр одоо эдэн ураа туурай гэдэг орооч юугаараа Монгол улсаас анхудаа ЮНЕСКОгийн алтан поонд дуугаа бич хийсэн юм хөө. Тэгээ энэ дуутын үжи гэдэг тэр зохион дээр төрсэн хүмүүс одоо юм дуутан байсан юм уу? Одоо баг хөгжим бичгээс илүү дуулсан бол энэ хүн баг бас энэ тэрийн алдар төрх байсан гэдэг. Одоо багш нээсэн одоо ардын жижиг хөдөлмөр матер жансан руу орж хийж байсан. Тэгээ тийм хөгжмийн тохиолдолд дуулсан тэр дандаа чин зэрэгч дуулсан байхгүй гэж хэлж байсан шүү дээ. Тэгээ энэ хөшөөг бид нар 15 онд дууны хорвоо 2 гэдэг наадам Булган аймагт зохион байгуулсан. Тэр олон улсын хэмжээний наадам бол Бурят, Өвөр Монгол, Тува гэх мэт 80 хэдэн одоо хүн оролцож ясна 50 насны 5 насны огорт дууны хорвоо гэдэг юмар бид нар 15 оны 9 сарын 14-нд нэг хөшөөг босгосон юм төвхтэй хөшөө байгаа. Тэгээ манайхан ах дүүсүүд ингээд өөрсөн хамтыгаар босгож өгсөн хөшөө. Тэгээ аймгийн юм хүлээлгэж өгсөн. Ийм төвхтэй хөшөө шүү. Одоо энэ 7 жил болж байгаа шүү. За 3 жилийн дараа ихэд бид нар Чөндөргийнхөө 70 жилийн юм бас тэмдэгдэх юм байгаа. Бас дууны хороо гэж 3 наадмын зохион байгуулсан. Тэгээ одоо 3 хүүхдүүд нь байгаа. 2 охинуудаа нэг бас хас хүүхдүүд нь хөгжимчин хөгжмөд энд бид нар дээрж дүүгэн дуулж байгаа юм шүү. Тийм бас сая мөхтөгтэй хөшөө байна. За ингээд бүгдээрээ энэ 10 дугаар ангид 50 жил болж байгаагаа тохиолдуулаад энэ хүний дурсгал зориулаад учрын золгохын ёроол гэсэн энэ сайхан дууг бүгдээрээ ая барьчихъя. Алтан босны анхаж орсон анхны өдрөө эвэн шиний хүртэ аван жили ардан өрөхдөө Linjigor orgojoso hurehenedi amnidasan чин зэрэг дээр одоо үлээвэр хөгжим тоглодог. Тэгээд энэ биеийн тамирын заал гэж байсан шүү дээ. Тэр нь чи ирээд ороо нь болохоор нийтийн бүжиг зохиодог. За тэрэн дээр нь хөгжмөө тоглоно хэдүүлээ. Ингээд ийм сургуулийн одоо нэг хөгжмийн дугуулангийн өглөө 7 цагаас бид нэр ирж цуглаад 8 хүртэл гам уншина гэж одоо уншдаг. Бүр жаргал багссан тэгээд бүр сургацсан. Тэгээд 8 цагаас хичээлд ордог. Ийм төвхтэй энэ хүнтэй хамт үлээвэр хөгжмийн дугууланд явдаг байсан. Би 72 онд 10 дугаар төгсөөд хоошо зөвлөлтөд туссан сургуульд явсан юм. Тэгээд надтай хамт манай энэ хоёр ангиас 3 ихтэй би ганцаараа явжсэн байхгүй юу. Тэгээд бид дөрөв эрхүүд очиж бэлтгэл хийгээд хоошо Киев хотод
би хөнгөн үйлдвэрийн дэс сургуулийн мэргэжлийг эзэмшээд хэн төгс ирээд тэгээ насаараа Монголын хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх, арь ширний үйлдвэрийн боловсролтыг хөгжүүлэх тийм ажилд хүчин зүтгэж явсан хөө. Тэгээ одоо өнөөдөр энэ ангийнхантайгаа уулзсан чинь нэг 18 настай юм шиг л сэтгэл төрж байна. Тэгээ манай ангийнхан бол бүгдээрээ сайхан залуу гоё хэвээрээ байна. Тэгээ ангийнхнагаа хараад ерөөсөө их сэтгэл хөдлөд үг гарчихгүй байна. Тэгээ би ер нь ангийнхаа эвлүүрэн дарга байсан. Тэгээ манай ангийнхан намайг одоо намглын тэр өөрийн дарих гэж нэр өгдөг байсан. Тэгээ би ангийнхаа өөрийн дарих манай би бол өөрийн дарих юу хэн мөнх хоёр л ангийн дарих. Тэгээ хоёр дарихын нэг нь би байгаа. Тэгээ манай ангийнхан яг би бол судалгаараа айгу болоод бодвол тэр үедээ хоошоо моошоо сургууль хийсэн байдаг үү те. Тэгээ ангийнхнагаа айгу их сандаг байсан эхний жил. Тэгээ манай ангийнхаа энэчнээс уцаар ярина. Бид нар ирэхүүгээс уцаар ярина. Уцны хоёр талаас уйлаад тэгжлээс ангийнхан. Тэгээ манай ангийнхан өдөө 50 жил болоход ёосо би нэг хаяагүй. Бүгдээрээ ерөөсөө жаргал зовлон бүхнийг хуваалцдаг. Ийм сайхан хамт бол манай ангийнхан. Энийг ийм сайхан байлгахад манай ангийн дарга нар мөнх хоёр мэгмар хоёр маш их үүрэг гүйцэтгэдэг. Тий. Тэгээ манай багш нар ч гэсэн одоо их сайхан байсан. Манай багш нараа сайн ирээгүй байгаа нь харамсалтай. Гэхдээ бид нар юм болцсон чинь багш нар маань бол өгтөлсөн л байх л та тий. Тийм учраас эдгээр минь нэг чадаагүй байх тий. Тэгээ их сайхан байна. Энийг дайландуулаад ангийнхаа уулзалтын зохион байгуулсан мэгмар мөнх хоёрт маш их баярлалаа гэж хэлье. Бид нар хагас 100 жилийн дараа 50 жилийн хийж байгаа. Энэ бол бас түүх юм тийм ээ. Тэгээд 2 АБ ангийнхан 50 эсвэл төгсөж исэн. Тэгээд 30 жилийнхаа уулзалтаар ер нь бид нар хорвоо дээр ховорхон үлдхийнэ. Тэгэхээр нийлъя гэд ингээд 10 багш маань өөд болоод дарсрын багш Яндангийн дарсрын гэж мундаг хүн байлаа. Тэр багшаас хойш бид нар хэсгөө хугацаанд өнчирч ийсэн чинь 10А ангийнхан маань бид нарыг өргөж авсан. Хан жаргалтай амралтанд. Тэгээд дуугаан өргөөд идэ будаага өргөж жагаад бид нарыг өргөж аваад ингээд ангийнхаа нэг ангийнхан болсон. Тэрнээс хойш 30, 35, 40, 45, 50 жилийн яваа хийж байна. Энийг зохион байгуулахын тулд ямар ч байсан өдрөө товлох нь чухал юм. Намрын тэргүүн сарын шинийн 5 даш намтай хүчин төгс гахаа өдөр гэдэг нь бид нарын одоо хоёрт маш том бэлэг дэмбэрхтэй өдрөө гэж сонгож аваад тэгээ найзуудтайгаа уцаар яриад Улаанбаатарт болд Эрдэнэтэд дэмбэрэлд орж Булганд мөнх хоёр гэдэг ингээл нэг баг хамт олон бод өнөөдрийн ирлээ. За өшөө одоо хүн цуглах байсан янз бүрийн өвчин зовлон энэ төрлийн хүнд амьдрал баян болохоор тохиолдод ирж чадсангүй ирээгүй нөхдөлдөө бас эрх сэтгэл төрсөнд баярлалаа. Бид нарыгаа орхиод тэнгэр талсан 21 үеийн найзууд нь байгаа. Тэдмийн үнийн ороо бид нарыг хялгантын амралтанд харах байхаа тэд нэр манс. Эргэн тойроо бид нар чинь та нараас хагацаагүй шүү гэдгийг хэлээ. Тэгээд манай хамт олон бол ямар ч жаргал зовлон тохиолдсон бүгдийг хуваалцдаг. Нэгэн дуугаар нэгээр уцаар ярихтал бүгд л баярын нулимстай харуулсалтайгаар бие биегээ ингэж угтаж хүлээж авч ингэ сайхан байдаг юм аа. Тэгээд энэ хамт олоныг ингэж бүрдүүлэхэд Монгол улсын гавьяат багш Лавгсрын, Монгол улсын гавьяат багш Цэрэнпил одоо манай их хүндтэй хүн Жаданбаа захирал тийм ээ. Тэгээд Жаданбаа захирлын маань ихнэр Батчулуун багш бид нартай адилхан ингэж явж идэгэн нэг ангийн хүүхчиг. Тий, Батчулуун багш. Тэгээ энэ хэдтэй баярлалаа. Тэгээд амьдрал нь тэгш, үр хүүхэд нь жаргалтай. Дахиад ахин уулзахын өрөөл өргөөд 27 онд нөгөө улсууд маань зохион байгуулад учир нь золгоё гэж бодож байна. Ер нь ангаах ухааны дээд сургуульд 5 хувиар ирсэн. 5 хувиар дээр 2 хүү, 3 охин тэнцэж явлаа. Одоо нэг хүү хөвгүүний ардын эмч, шинжлэх ухааны акцийн эмч, доктор, эрүүлэг хамгаалахын гавьяат ажилтнанд Цэрэн хүүгийн Лавгсрын гэж авраг одоо мундаг ховор хүн байгаа. Тэр маань энэ нөгөө төрсөн сум нь Арангаа аймагт нэрэмжт болох болсон учраас тийшээ явцсан. Дараагийнх нь одоо энэ дотор бас ховор хүн шүү. Булган аймагт бөөрийн соёлд ажиллаж байгаа ёстой гавьяатын эмдээ, эрдмийн шинжлэх ухааны эмдээ, хорлоо доктор, бөөрийн хорлоо гэж хүн бэ. За энэ хоёр минь төв газар бараадаж эрдэм номын мөрхөөж их орондоо зөвхөн булганчууд биш Монголын хүн амд эмч нарыг бэлтгэх үйлсд одоо багшилж гавьяага байгуулсан. За хүүхдийн эмч ард түмний гавьяат гэж бид нар үнэлдэг мөнх хоёр эмчигээ цэнд эмчигээ мэдрэлийн эмч бас ард түмний гавьяат энэ хоёрынхон
даргыг хийгээд явж байхад хамгийн их турших тулхтай дааж давахгүй ажлаа энэ хоёртоо өгдөг байлаа. Энэ хоёроос хатуу үг, зөөлөн сайхан уйхан үгийг бүгдийг сонсч ирсэн. Тэгээд ийм олон жил мөнх хоёр битэр бол 1-р ангиас бие биенээ танилцаж, цэнд битэр бол 9-р ангиас яг салахгүй ингэж үерхэд Булган аймагт амьдарч байгаа нөгөө нутаг сагч нуглуур мүлдсэн ийм сайхан одоо намп суусан намбын хойморт залрах хөгшчүүл очиод энэ да эдэндээ хайртай шүү, эдмэн удахгүй гавьяат болох хаа би гэж гордож явдгийг энэ хоёрыг гавьяат болчвол дараа нь бид мөлхөх байлгүй олон жил энэ Булган аймагт амьдарч хүүхдээ хас эхлээд дарга хийцэн одоо даргаараа явах юм болохгүй подизны бүр болохгүй л давхрын дарга хийнэ гэж бодож байгаа шүү дээ. За баярлалаа. Саморнон аланчи селенгият гүйтхимбе улас гурэн аланчи монголэгнэ наят гүйтхимбе улас гурэн аланчи монголэгнэ ят гүйтхимбе За өнөөдөр одоо 72 онд 10 дугаараа төгссөн ангийнхаа найз нартаа уулзах сайхан байна. Мегмөр өтөр бол бүр нэг ширээний 2 амт ингээд сайхан байна. Манай ангийнхан чинь бүгд сайхан тэнхлэн маш сайхан тайхан одоо байна. Өнөөдөр их бүтээлж мундаг одоо их онда хийх юм хийсэн. Хавьяаныхаа амралтнаас уцгаацсан юм сайхан хүмүүс байна. 75 онд те суманда одоо төгсч ирэл одоо 41 жил төрийн байгууллагт итгэл бодлогч ор ажиллаж байгаа. Одоо яах вэ сумынхаас засаг даргын баруун газарт санхүү албанд ажиллаж байна. Зөвлөхөөр ингээд сайхан байна. Өнөөдөр одоо хэлэхгүй болов. Бүгд одоо яг 10 жилийн одоо сурагч хэвэндээ одоо өнөөдөр орцсон байна. Бүгд нэг ангийн сурагчид. За бид өнөөдөр 1972 онд Булган аймгийн Бэтрипимов шитэнхний нэрмжит 10 жилийг төгссөн төгсөгчд байна. Тэгээ 50 жилийнхээ уулзалтыг тэмдэглэж байна. Өнөөдөр тэгээ уулзалтанд одоо ихэвчлэн ирсэн байгаа найзуудаа бол баярлж байна. Тэгээ бидний манай анги бол 10 Б анги гэж байсан юм аа. Тэгээ манай ангийн багшийг Дарсран гэж багш байсан. Хим биологийн багш хүн сайхан эмэгтэй байлаа. Тэгээ би одоо багшигаа бас тэр хичээл зааж байгаа арга барил тэр Монгол эмэгтэй хүний өөрийн одоо үлгэрлж байгаа байдал энтрийг хараад тэгээ одоо химийн хичээл бас би гайгүй байсан. Химийн багш болъё гэж бодож байсан. Гэтэл одоо сургууль төгссөн жил маань тэр хуваар ирээгүй. Тийм учраас эдийн засгийн 2 хуваар ирж Саран гэж манай ангид байсан. Одоо энэ тэнгэрт ирсэн найз маань тэгээд бид хоёр тэр эдийн засгийн 2 хуваарыг авч Саран маань хүлээж авах дээд сургууль би Монгол Улсын их сургуульд явж ирсэн. Тэгээд ирснээс хойш Эрдэнэтотод худалдааны байгууллага, төрийн байгууллагад ажиллаад одоо бол өндөр насны төвтэй гарсан байгаа. За өнөөдөр ангийнхан маань тэмдэглэн сайхан бүгдээрээ одоо хөдөлмөрөө гавьяага үнэлүүлсэн, одоо медалаа зөөсөн. Тэгээд одоо алдарт их болцгоосон эмэгтэйчүүд ингээ бүгдээрээ гой сайхан уулзж байна. Тэгээ бүгд л одоо эмээ өвөөнөр ачтэнээр хардаг. Тэгээд одоо сургууль байсан дурсамжаа ярьж бүгдээрээ инээлдэж хөөрөлдөж яг л одоо 10 дугаар ангид байхдаа бид ямар байсан, төгсгөлдөө ямар байсан тийм байдлаараа уулзцгааж байна. За одоо тэгээд энд хуран цугларсан ангийнхандаа болоод бас ирж амжаагүй хүмүүс байгаа. Бүгдэд нь эрүүлэнх байж олон удаа дахин ингэж баяр хөөртэй уулзаж байхын өрөөлийг төвшүүлье. Булган ангийн дашинчлаас өнгөрч цэвэр хөдөөний хүүхэд 1-р ангид орох хүртлээр сумын төв орж үзээ. Сургуульд орохдоо анх сумын төв гэдэг. Тэгээ хөдөөнөөс мориор хичээлдээ явдаг байлаа. Тэгээд нөгөө
сум маань 4 жилийн сургуультай болохоор 4-р ангид төгсөөд Бишиг өндөр суманд Дашинчлан 3 булаг Могод Бишиг өндөр 4 сумын хүүхдүүд Бишиг өндөр сумын 8 жилийн сургуулийг төгсөж ирсэн. Тэгээд дараа нь Бишиг өндөр 10 жилдээ болоогүй байсан чи Булган дөрвөлжлээс сурсан байхгүй. Манай бол одоо тийм ангөрөө хийдэг, анчин маягийн тэгээд бас гарын дүүртэй жоохон дархан мужааны ажил хийдэг тийм хүн байсан. Жамцсан гэдэг хүн. Ээж яг гэрийн ажилтай тэгээд ховын хэдэн мал ахуйгаа өсгсөн, үнэгээ саасан, аруул идэ хийсэн тийм л хүн байсан. 1970 онд Булган аймгийн Бишиг өндөр суманд 8-р анги төгсөөд Булган аймгийн 10 жилийн сургуульд ирээд олон сумын хүүхдүүд нэгдүгээр цуглаад 10-ын А, Б гэдэг 2 ангид төвөрлөгдөд 2 жилийн Булган аймгийнхаа төвд буужигнэж 10-р ангид төгсөөд тал тийшээ бид нар явцгаасан. Тэгвэл бид нар төгсөлтөөс хойш байнга холбоотой байдаг. Тэгээд үргэлжил залуу юм шиг санд явсаар байтал нэг мэдсэн чинь 50 жил болчихж бүгдээрээ одоо даал шахчихж тэгээ өнөөдөр ингээд цуглаад биеийнхээ барааг хараад дуугийн сонсоод ярилцж байгаадаа маш их баяртай байна, их хөөрч байна. Тэгээ бид нар одоо энд ингэж байж байгаа. Тэгээд би энэ хялгамтад хангал сумын хялгамт тосгондлыг жижигхэн соёлын газартай юм байна. Байгаль их сайхантай. Тэгээд нарыг аваад тийшээ явах гэж байна. Би ангаа ухааны их сургууль төгссөн. Эмч мэргэжилтэй 44 жил эмч хийж байна. Зөвлөх эмчийн зэрэгтэй профессор зал. Хөрчөний зүдэ эрх зүйлэн хамаага чигтэн хамбалогэ онсон нулимс минь юу болоо юм бэ улзагвидаа чамтай улаада атхан торогви отсон манжилүү болгож чадаагүй цагийн зүг нэг л асуулгүйгээр намайг уучлаарай найз минь чимээ сайн байна уу намрын унах намрын авцыг хамт намайг дурсаа чиний сураг бодлын үзүүт хүндрэх чиний зураг айлан хайлан би өөрөө яах юм бэ урдхан чамдан хүрээд чидоо намрын унах намрын авцыг хамт намайг дурсаа намайг өгүүлээ чиний танда найз чинь би бэрээгээд энэ хэн дугаар хоолой минь танаарай газрын хоол бүртий чиний сураг бодлын үзүүт хүндрэх чиний зураг айлан хайлан би өөрөө яах юм бэ
За өнөөдөр ангийн уулзалтын 50 жилийн болж байна. Тэгэхээр өнөөдөр ангийнхантайгаа уулзаад сэтгэл ямар байна? Сайхан байлгүй яг үнэ ч одоо. Нэг л мэдхэд 50 жил болчихдг юм шүү дээ ерөөсөө. Яасан ч хордоо хугацаа байдгийг. Тэгээ одоо үеийн сайхан нөхдөөтэйгээ уулзсан. Сэтгэл маш өндөр сайхан байна. Би таних одоо энэ ангийн хөвөн гэхээсээ илүү би тэр байгаль орчны чиглэлийн өнгөдгээр нь одоо дээд ах юм. Тэгэхээр таавал энэ сургууль төгсөөд ямар мэрэгжил эзэмшүү тийм ээ? Эзэмсэн мэрэгчлэрээ хэрхэн яаж одоо ажил амьдрал зарцуулж хийж яв? 72 онд 10 дугаар анги төгсөөд одоо манай ангийн Хавл хаан гэж байлаа. Энэ Дэмбэрэл Даш гэдэг энэ бид гурав одоо ой инженер гэсэн ийм мэрэгжлээр өрсөлдөж. Тэгээ би нэг ганц 2 оноогоор дөрвсөн юм байлгүй. Нөгөөдх маань тэр үчиг сайхан байлаа шүү дээ. Одоо ингээд хөрвөөд Дэмбэрэл Даш маань их сургуулийн барилгын инженерийн анги аваад, Хавл хаан маань усны инженерийн анги аваад ингээд одоо би бол яг зорьсон сургуульд орсон. 77 онд төгслөө. 77 онд төгсөөд би чи Хялгантад нэг 2 жил ажиллаад тэгэл булганд ирсэн дээ. Булганд ирээд ойч одоо ганц дээд мэрэгчтэй. Тэгээд 78 79 оноос эхлээд. Тэгэл одоо байгаль орчны салбарт ялангуяа ойч хот зүүн төрөнд ихэд бид нар ч одоо мод үржүүлгийн газартай байлаа. Тэгээд тэр үеэс эхлээд нэг 80-аад оноос эхлээд одоо улс дээр анхны ойжуулт гэдэг юм анх эхэлж байсан. Тэгээд бид нар мод үржүүлгийн газар байгуулад эндээс юм одоо тарцаа ойроо шилжүүлдэг. Одоо бүх юм урд нь хийж байгаа учраас туршилтын маягаар. Ерөөсөө одоо юу хийж байгаач бараг сайн мэдгүй яг мам юм үзэн. Тэгээд одоо өөрөөсөө бие дааж. Одоо бол сайхан юу болцсон. Бие даацсан. Ийм салбруулжээ. Тэгээ одоо энэ тэнд булганы нутагт бол миний ажуулт хийлгсэн одоо би өөрөө хийж явах уу зүгээр хүмүүс өдөрдөж заа зөвлөж ингэж бие дааж хийж исэн юмнууд нь одоо нэг мэдгч чинь 30 40 жил болцсон. Ийм одоо сайхан ой болцсон. Энэ өрөө би бас сайхан бахархаж явдээ. Ингээд ер нь байгаль орчны чиглэлээр одоо сүүлдээ хамгаалах чиглэл рүү наваад мэрэгжлийн хяналтанд байцаагч болоод ингэж ажиллаж байгаа тэтгэвртэй гараад одоо энэ жил болчихоо. Бараг 10 жил болж байгаа юм байна. Ийм байдалтай л явж байна да. Мод тарих одоо том буян гэж ярьдаг шүү дээ. Энэ зүйлийг таас хэрхэн бэлгшээж явдаг. За тэр үед чинь ойчгоо чинь модооч бэлтгэдэг, модооч тарьдаг. Зүгээр нүгэл буюу хоёрыг бол би тэнцвүүлсэн гэж бодож байгаа. За буян арай илүү баха. Ямар ч нэг 7-800 мод огтлоход 7-800-аад 1000 ширхэг тарьж сургуулж. За тэрнээс нь одоо ой чилжүүлээд ой болсон их ямар ч гэсэн 300-400 мянган болоо үстэй. Ийм маягаар ихэд бол одоо эх орны ойн фонд гэж ярьдаг одоо энэ ой өсвөржүүлэхэд за хувь нэмрээ би оруулсан байх гэж одоо ингэж бодож байгаа шүү дээ тий. Иймэрхүү л. Мод тарьж одоо сайхан. Одоо ч мод тэр бом мод гэж одоо яваад байна тийм ээ. Тий. За тэгэхээр өнөөдөр ангийн уулзалтын цугларсан. За тэгэхээр хэр дурсамж хөвөрж байна одоо хүүхдтэй хэр хөдөлгөөнтэй хүүхд бай. За одоо ер нь их цагаан сахилахгүй нөхөр байжээ. Багш гараад явлаа. Одоо энэ манай офицер байгаа Бадарч. Хавл хаан. За авгаас ингээд талигаж болцсон юм аа гэх юм. Энэ бид дөрвөл одоо багшиг гарахтаа зэрэгцээ самбарын урд гардаг. Нэг нь шалны модтай, нэг нь шүүртэй, нэг нь самбарын алчууртай. За тэрнгээр яа. Өмөлн. Актер өмөлдөг байсан. Тэгээ одоо энэ нэг чиглэл хамт явдаг хүүхдүүд байлаа шүү дээ. Одоо манай тоглоом одоо энэ мөнгө хоёр байна. Бид нар чинь замдаа хоруудаад нэгэндээ бүх зүгөө өөрүүлчихэд бусд нь ингэ зүгээр явж идэг. Тэгэл одоо энэ хохирлцсон инээсэн одоо дандаа сахилахгүй ч гэсэн одоо нэгтэй адилхан тийм биш нэг тийм цагаан сахилахгүй байж тээ. Цагаан сахилахгүй тийм л байсан. Энэ хүүхдийн хөдөлгөөнтэй. Тий. За бидний үед ч одоо яг хуу тийм үдч харах юм байхгүй. За яг хуу 9-10 дугаар ингээд орцсон байх чинь 7 цагийн кино, 9 цагийн кинонд орсон нөхөр бол одоо их баатар.
Араа хөөгдөм үзэж юм үзүүлэх. Гинтхэн гэрэл асааж барьж авна одоо багт болно. Тэгээ тэрэнд одоо шалгарч орсон нөхдүүд бол одоо их ватарлаг л улсууд байлаа шүү дээ. Тэгэхээр та энэ хялгантын одоо яг аль хэсэгт нь тэр моднуудыг тавьж байна? Хялгантад одоо юу нэ шаврын даваа гэж байдаг. Шаврын давааны тэнд одоо миний бараг одоо 2 дахь хойжуулт юм уу да. 2 3 дахь юм уу 80-аад оны ихэр хийсэн хойжуулт. Одоо сайхан одоо таримлаач андсгүй шүү дээ. Гинэгээр ингэж араа. Бүр миний хамгийн анхны хийсэн бол одоо энэ булганы одоо хурдан мөрний дөрлөлт байдаг. Тэрний ардлын энэхлийн Тэрний ардлаа хавтгаад байгаа. Нэг 4-5 га орчим талбай. Тэр их гоё болсон. Тэр нэг анги одоо энэ одоо Эрдэмийн өргөө сургууль юм да. Одоогийн. Тэндээс нэг 8 дугаар ангийн хүүхдүүд авчиж одоо намрын ажилд тэнтэг хийж анга. Тэр их сайхан ургасан. Тэр мундаг ургасан байх. Би бас тэр ангийн бас уулзалтаар очиж бичлэг хийжээсэй. Тийм үү. Харахад зүгээр яг ингээд дотор нь явангуут ингээд яг ингээд шугам татсан гот мэддэгдээд байгаа байхгүй. Уг нь бол одоо бид нар тариал орхисонд одоо сайхан ургасааг нь магтаад байгаа. Уг номондоо бол тэр чинь бас сэрүүлэх барих ингээд их хэмжээгээр бол одоо энэ дөнгөж анх хийжсэн учраас үзүүлэнгийн маягтай их баг. Тийм л одоо утгаар хийжсэн байна. Тэгээ тэр үед ч одоо дарга нар сайд нар ч гэдэг юм уу одоо энэ томчууд бол хөдөө аж ахуйн таримлтай адилхан хавар тариал намар үрдүнг үзчихдэг ийм хэмжээнд үздэг байсан. Одоо тэр чинь 20-30 жил болж байгаа жил одоо нэг хүний нүдэнд үзэгдэх үсэн юм болж байгаа. Тий. Удаан амьдрал. Ер нь байгаль орчин хөдөө аж ахуйн чиглэлийн бол нэг дараалал эргүүлсэн шиг өөрчлөгдөхгүй. Ер нь хугацаа шаарддаг. Хугацаа шаарддаг тий. За их баярлалаа сайхан яриа өрнүүлээ. Тэгэхээр танаа ангийнхны уулзалт 50 жил гэдэг бол одоо би бол дөнгөж 40 гарч байгаа залуу та 50 жилийг бодгоор би бол харид хажууд нь бол их бага санагдаад өөрөөгөө голж явах шишээтэй. Тэгэхээр их сайхан залуужих, нас нэмэх, дурсамж хөврөх хоёул уулзалт юм тийм ээ. Тий. За тэг ангийнхантаа сайхан мэдчилгээд дэвшүүлэх байх. За бүгдээрээ одоо 60 70 жилд одоо амьд эрүүл их сайхан байгаасаа л гэж хүсье да ангийнхандаа. За баярлалаа. Тэг миний бас их гоё санагдаад байгаа. Миний тусдаа таньдаг хүмүүс нэг ангийнхан байхаар Цэндэмчийг танин мэдэн манаа нутаг Ягуурын мич байна тийм ээ. Та байна. Тэгээ өөр чинь хин харагдлаа. Би бүр тусдаа таньдаг хүмүүс манай бугтын хин ихч байна. Сувдаа гэ тэ. Тий, сувдаа. Сувдаа их сувдаа. Тий, төвчингийн сувдаа их. Би тусдаас нь бүгдийг сайн мэднэ бүр сайн таниа бүр гэр орноор нашгаад ийм ихчнэр واخгүй. Тэгтэл бүгдээ нэг ангиас надад санагдаад гоё санагдаад байна. Тий, одоо яг хөдөө тэгээ цагийн ирэхээр одоо зарим ч одоо додогоороо мохон болцсон, мохон додцуулсууд байна. Ер нь тэгэл одоо ертөнцийн зам юм да. Тий, одоо товроод явах нь дамжиггүй. Гэхдээ аль болохоор л урт удаа нас сайхан байвал одоо бүгдээрээ сайхан байна. Тий. Ингээ бүгдээрэнд нэрвэлэх сайхныг хүсье. 1972 онд 10 дугаар анги төгссөн одоо энэ ангийн хамт олонны бэрн болж ирсэн юм аа би. Хөдөө аж ахуйн дээд сургууль 1983 онд хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөөд тэгээд одоо энэ Бодгон аймгийн хангалттай сургуульд ирж суурьсан хоёулаа. Тэгээд одоо нөхөр маань одоо энэ ангид 10 дугаар анги төгссөн байсан. Тэгээд энэ анги хамт олонны одоо бэрн болж ирсэн. Энэ хамт олон бол бас ер нь бас их сайхан нөхөрсөг одоо бие биенээ гэсэн ийм халуун дулаан сэтгэлтэй ийм анги хамт олон байсан. Тэгээд эдгээр ер нь 10 жилийн давтамжтайгаар одоо ингэж нийлж одоо ингэж сайхан сэтгэл их алж олиг тайлцаад ийм сайхан улсууд байгаа. Тэгээд би энэ хамт олон зориулаад дөрвөн мөртөлж тийм үү. За нас тогтсон хүүхнүүд намлаг болоод өнгөлөг. Гэрийн халаадаа өмсөхөөр гэрэлтэй болоод тунгалаг. Томоотой айлчны нүд толин дээр хаяа тусахад торхон дайчин зэн ангир дээр тогтож байгаа харагдана. Айлчны нүд дээр тэр ямар байхаа мэднэ. Амралт цөлийн газар яаж явахаа мэднэ. Нөхөртөөнтэд хизээр хэлхээ мэднэ. Нүмертэнтэд яаж байхаа мэднэ. Нас тогтсон хүүхнүүд намлаг болоод өнгөлөг. Гэрийн халаадан өмсөхөөр гэрэлтэй болоод тунгалаг. Гэт одоо энэ анги хамт олонны энэ сайхан бүсгүүл шүд зориулж одоо хэлж байгаамаа. Тэгээ та нартаа сайн сайхан бүхнийг хүсье. Аз жаргалыг хүсье. Өнөөдөр одоо ангийнхантайгаа 50 жилийн уулзалтаа хийгээд маш сайхан сэтгэл өндөр сайхан байна. Хүүхэд насаа дурсаад бид нар ч одоо бас 70 насны босгон дээр 70 хүрэх үедээ одоо уулзж байгаа ийм ангийнхаа бид нар одоо 10А гэж төгсөж илээ. Цэрэнбэл багштай. Цэрэнбэл багш маань одоо бидний 9 дугаар ангид огт декрет аваад тэгээ 10 дугаар ангийн одоо энэ лавсрам багш төгсөж ирсэн.
жанжин гэдэг байсан шүү дээ. Одоо Бачулуун багш нөхөр. Тэгээ энэ төгсөгчээлээ ингээ 2 багштай бид нэр 10 дугаар анги төгсөжлээ. Тэгээ одоо манай ангиас ч одоо эмч нар их олон байна. Багш нар их олон. Би одоо ангитын сургуульд багшлж тэтгэврт гарсан. Тэтгэврт гараад одоо хүүхдүүдтэйгэл тэгэл амьдэрч байж байна. Тэг өнөөдөр бас их сайхан өдөр бүр байна л да. Ер нь одоо ангийнхантайгаа уулзаад яг хүүхд нас маань л одоо биднэрт бодогдоод одоо хүүхэд байхдаа бид нар чи яаж яла тэргээ зөндөө ярьлаа. Тэгээ манай ангийнхан чи бас хөдөлгөөнтэй сахилахгүй зүгээс хичээл завсарлаад одоо багш нартаа загнуулдаг бид нар зөндөө хэлээ шүү дээ. Одоо тэгээ тэргээ яриа сая бид нар бас их хөгжилтэй гоё байлаа. Энэ уулзалтад дээр би чи 40 жилийнх дээр ирсэн. Би ер нь нэг 2 уулзалтанд л ирч чаддаг баг. Тэгээ бусд нь ер нь ирсэн. Тэгээ одоо энэ харин өнөөдөр харин бүр 50 жил уулзаагүй ер нь одоо уулзалтанд ирж байгаагүй 2 3 хүүхэдтэй гээ уулзлаа өнөөдөр тий. Тэгээ бусдынтай нь бол ерөнхийдөө жил болго уулзалтаараа одоо манайх чинь 50 жил 45-аагаа жилийнхаа болохоор манай Ингэт сум Сэлэнг суманд очиж хийж ирсэн. Тэгээ Ингэтэд чи одоо тогтох гээд нэг эмэгтэй байгаа. Тэгээ бит хоёр байдаг. Тэгээ бит хоёр дээр очиж 45 хийжсэн. Бид нар ч нөгөө эхлээд 10 жилээр уулздаг байж хагаад тэгээ сүүлдээ нөгөө нас маань жоохон өндөр болоод ирэнгүүт дахин 5 жилээр уулздаг болсон. Тэгээ одоо энэ жил 50 дахь жилээ уулзж байна да. Ер нь энэ манай ангич маш их коллектив шүү дээ. Одоо ийм олон жил одоо ингээ ангиатаа уулзаад явдаг бас сураад тахт ховор л гэдэг юм билээ. Тэгээ манайх ч жарган зовн аль юмн дээр бүгд цуг. Тэгээ энэ нь бол ер нь манай ангих өөрснөө сургууль байхдаа бас коллектив сайтайсэн. Тэгээ тэрэн дээрээс манай ангийн багш нар бас сайхан багш нар таарч ингэдэг байсан. Тэгээ дээр нь ангийн дарга одоо манай мөнхөн ирч манай ангийн дарга байлаа. Одоо манайхан ч одоо 2 анги нийлчихэд ингээ явж байгаа ч нөгөө ангийн дарга манай мегмар байлаа. Мегмар юмч. Тэгээ эдгээр чинь бол ийм зохион байгуулалт ер нь хизээний сургуульд сурагч байхын тийм сайн хүүхдүүд байсан. Тэгээд яг тэрүүгээрээ ерөөсөө эдгээр чинь хаана юу болж ийн гэдгийг ерөөсөө чигтээ сонсч идэг. Тэгээ манай ингээд хотод болохоор тэр нефтийн инженер болд гэж байгаа. Тэр бас айгүй байна. Зохион байгуулна. Ингээд ер нь бүгдээрээ тийм нэг хоорондоо сэтгэл их сайтай нэгнээтэй тагтан тусалдаг, дэмждэг, ганцхан тийм баяр ёслоор биш те жаргал зовлонгийн хуваалцдаг. Энд нь би бас айгүй их баярлж ингэж явдаг юм. Тэг сайхан байдгийг. Ангийнхандаа болон одоо манай хүргэн бэрүүд энэ чинь цуг явж байгаа шүү дээ тий. Эднэртэй нийлээд одоо уртудаа наслаж, эрүүл инх байж одоо үр хүүхдүүдтэйгээ он удаан жил одоо сайхан амьдралцгаагаарай гэж хүсэн өрөөлөө да. За өнөөдөр манайхан энэ Булган аймгийн 10 жилийн сургуулийг 72 онд төгссөн 10 дугаар ангийн хамт олон 50 дахь жилийнхээ өдөр өнөөдөр уулзж байгаа. Бас баяртай байна. Зүгээр манайхан бол ер нь бас хайрцангуй бие биенээ одоо их хүсэж мөрөөддөг. Бие биентэйгээ уулзаж очих юм сэтгэлгээтэй юм ангийнхан манайхан 5 10 15 20 гэл энэ бараг 5 жил тутам алгасахгүй шоу гэж уулзж байгаа учирдаг, ярьдаг, хөөрдөг. Энэ хугацаанд одоо бас өөрсдөө одоо ажил амьдрал авах одоо өөрсдөө дэвшиж байгаа, дэгжиж байгаа энэ хүнийгээ ярина. За бас одоо амьдралдаа одоо шаардж байгаа бас бие бинийгээ дэмжих туслах юм асуудлуудаа ингээд зөвлөдөг. Одоо ийм анги хамт олон байгаа. Бага задуудаа бол бид нар бас одоо сайхан л одоо ийм одоо хамт олон байсан. Тэрний одоо үргэлжил өнөөдөр ч гэсэн ингэж бие биенээ өгөөж, биентэйгээ уулзаж очиж байгаа нь таатай сайхан байна. Одоо өнөөдөр ч ингээд бөөнбөр нэр ирчээд цуглаад ингээд байж байгаа нэг сэтгэл өндөр байна. Одоо бодоод байхад хамгийн хөнгөн хөдөлгөөн ихтэй байсан байлгүй одоо тэгэл найзууд одоо нэг рүүгээ бас яг одоо нэг одоо залуучууд бие биенээсээ имээдэг байсан юм уу, уулзаж очихдаа очиж хэлэх үг нь магаддаг байсан юм уу, ямар ч гэсэн дараа нүүрмгээс л гэж хэлэх нь хаашаа юм тэгээд гэхдээ бас нүүрмгээд очиад тулгачдаг нэг аяр гавийн олоод нэг их өгсөн захаа нөгөөд нэг араа урдаас нь чулууд олчихгүй бусаагаад өгчдөг. Тэгээ өгсөн бол дараа нь дахсараа нэгсээр хагаад хариуг нь аваач нөгөөдөл нь бас дахиад буцаагаад нэг тиймэрхүү маягтай явсан зүгээр яг тэрний үр дүнчнийхээ сүрхийг гараагүй юм шиг байна. Анги хамт олон дотроос нэг гэр нэг одоо ам бүлээсээ гарсан хосууд бол их цөөхөн. Тэгэхээр одоо миний зөөжсэн захааны үр дүн одоо тохоо үед бас тэгээд үр дүн хүрээгүй байж таа гэж өнөөдөрт бас бодож байна. Тэр үеийн одоо дурсгалын дэвтрүүд бол биш шүү дээ. Зөндөө одоо бид нар одоо янз бүрийн одоо дурсамжийн дэвтэр хүн болгон дээр байдаг. Тэр зүтгээд одоо хамгийн сүүл бид нар нэг 10 төгсөд явж байгаад нэг айлаараа бид нар харсан нэг бэлгэн нэг жижигхэн юм одоо нэг ийм дэвтэр өгсөн. Тэгээд энэ дээр ангийнхан бүгд нэг гар үсгтэй нэг жижигхэн бичээ үлдээсэн ийм байдаг. Тэр одоо миний карманд болно одоо энэ чаа энд биш одоо энэ машин дотор ойлгох явж байгаа бид нартай зав заа гаргахлаар нэг хальт үзүүлээгээд тэгээд тухайн үед явсан сэтгэл орсон юм да нүунд бичдэг нэг юм хөө дурсгалын дэвтэр бол угаасаа
тэр үе чинь байнгын хүн болгонд одоо нээсэн явдаг юм байсан. Тэгэхээр одоо зөвхөн эднэрт мэл байдаг юм зүгээр миний юм дотор бол жижигхэн тэмдэглэлийн жижигхэн маш жижигхэн юм жижигхэн дэвтэр дээр үлдээсэн эдгээр мөртэй юм одоо байдаг шүү дээ. Харин эднэртээ үзүүлнэ гэдэг одоо энэ авцсан явж байгаа. Эднэртээ үзүүлнэ. Яг нь Facebook дээр бол одоо яг өнөөдрийн харилцаа ойрын үеийн харилцаанууд байж байгаа болохоос цаашаагаас үлдэгдэлтэй тийм ховор байна. Тэр үеийн дэвтрүүд одоо гаргаад ирэхэд бол хин нэгэнд байж байгаа. Зураг хөргүүд одоо ер нь тэгээд одоо энэ юм хөгжөөд бид нар одоо энэ утсан дээр зураг авчин мөн л одоо яг тэгж хадгалагдахаас илүү тэгээд замдаа алга очиж байгаа бол тэр үеийн зураг хөргүүд одоо байгаа дурсамжаар одоо хүртэл альбомоор ингээ хадгалагдж байдаг. Бид хаяа уулзахлаар бас бие биендээ ярьж хөрч нэг хөгжиж харж ингэж явдаг. За сайхан ярилцлаа. За баярлалаа. Та бүхэнд бас баярлалаа. Үйл ажиллагааг сайхан дэмжиж ингээ биднийг бас одоо зургандаа мөнхөж дараа нь эргээд бид нар энийг харах дээр одоо хэн маань яасан байна, ямар байж байгааг эргээд харахад сайхан таатай байх болно гэж баяртай. За миний хувьд бол яг бас би өөрөө 10 жилийн 10 дугаар ангид төгсөөд цэргийн дээд сургуульд орсон. За тэр цэргийн дээд сургуулийг төгсчөөд одоо 32-3 жил би зэвсэг төвчөнд цэргийн хаалт хаасан. Өнөөдөр дэд турандаа цолтой. Одоо 33 жилийн дараа цэргийн тэтгэврт гарсан. Цэргийн тэтгэврт гарснаас хойш бас яг одоо энэ сургуулиар хамт олноос олгосон мэдлэг мэрэгжил явц юмнуудаа өөрснөө сурч мэдсэн мэрэгжлийнхээ үр дүнгээр одоо цаашаа бас 10 хэдэн жил одоо өнөөдөр хүртэл бас тасралтгүй ажиллаж байна. Би одоо мэрэгжлийн сургалт үйлдвэрийн төвд танхимын эрхлэгч багшаар ингээд бас 10 гаруй жил ажилласан. Одоо бол бас нэг жолооны курстай ингээд жолоодлого явуулаад сургалт явуулаад ингээд явж байна. Тэгэхээр би нэг бол одоо бас яг насны багтаа сурсан эрдэн насан туршидаа бас хэрэг болж байна гэж боддог. Тэгээ энэ залуу үедээ болохоор та нарууд бас эрдэн намаас сурцсан байх юм лаастаа тэгээд тэр чинь хэрэг болж байна шүү гэж давхардаа загчхад өгдөг хаа гэж. Илсэн үйлстэй сэтгэл нэгтэй найзаа сартай нартай хорводоо итгэл нэгтэй найзаа миний сайхан найзууд алдж онсон амьдрал дээр энэ санигтэй найзаа